Бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд их сайхан менежертэй баярлалаа. За бид шууд ярианд орё. Ер нь бол манай энэ уламжилт эрүүгийн хууль гэмт хэрэгтэд дэмжих тогтолцоонд нэлээд том нэг доголдол байдаг нь бол шудраг ёсыг бүрэн гүйцэд тогтоож чаддгүй явдал байгаа юм. Хүмүүс бол шудраг ёсыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг шийтгснээр бол тогтчихлоо гэж ингэж бодож шудраг ус шиг тогтоогоо дуусчлаа гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бол шудраг ус гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгээс гадна тэр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулж, барагдуулж гэмт хэргийн хохирогчд учирсан сэтгэл санааны эрүүл мэндийн тэгээд одоо эд хөрөнгийн тэр хохирол болон хор уршгийг төлөөлж хэвийн сэтгэл санааны хэвийн байдалд нь оруулж тэр хүнийг эргээд тэр нийгэмдээ хэвийн амьдрах боломжтой болгосноор л шудраг усыг сэргээн тогтоож чадлаа гэж ингэж бол үздэг орчин үеийн эрүүгийн эрх зүйн зарчим нь тэр. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг болоод өнгөрөхөд хэн нэгэн хүн эд хөрөнгөө алдаад эсвэл одоо эрүүл мэндээрээ хохироод дуустдаг биш. Тэр эрүүл мэндийн хохирлыг, эд хөрөнгийн хохирлыг нь эргүүлж олгуулад тэр хүн буцаад нийгэмдээ тэр яг гэмт хэрэг гарахын өмнө ямар байсан тэр байдалтай орох явдал бол хамгийн чухал одоо шудраг ёсыг тогтоож байгаа. Тэр нөгөө англи латин хэлтэй улсуудын justice has been done гэж яриад байгаа маань бол тэгж сэргээн тогтоогдсноор дуустгаа гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр бид бүхэн энэ шудраг ёсыг сэргээн тогтоохын тулд Монгол улсад гэмт хэргийн хохирол ер нь төлөгдөж байна уу? Гэмт хэргийн хохирол хор уршгийг төлөөлж арилгуулж бид нар энэ шудраг ёсоо тогтоож чадж гин үгүй юу гэдгийг судлах ёстой гэж ингэж үзсэн юм байна. Монгол улсын эрүүгийн хууль 2015 онд шинжилэн найруулагдаж 2017 онд 7 сарын 1-ээс үйлчилж эхлээд үндсэндээ одоо 3 жил гаруй боллоо. Энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаар яг одоо саяны миний ярьсан шудраг ёсыг бүрэн гүйцэд тогтоохын тулд эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирол хор уршгийг төлж барагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар за мөн одоо эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ гэмт хэргийн хохирлыг тооцож, тодорхойлж, үнэлүүлэх талаар суур зарчим хэм хэмжээнүүдийг бол оруулсан юм байна. За гисэн хэдий ч одоо бидний энэ хийсэн судалгаагаар бол гэмт хэргийн хохирлыг тогтоох, хор уршгийг тодорхойлох, үнэлэх ажиллагаа бол хуучин арга барилаараа явж хохирол нөхөн төлөвлөх, хохирогчийн эрхийг сэргээж эдлүүлэх, тэр эд хөрөнгө эрүүл мэнд сэтгэл санааны хохирол хор уршгийг арилгуулах, барагдуулах талаар бол ахиц гарахгүй байна гэж ингэж бид бүхэн үзэж байгаа. Яагаад гэвэл энэ шүүмжлэл нийгэмд байсаар байна. Яагаад гэвэл бидний судалгаагаар бас ийм одоо дүр зураг бол харагдаад байгаа. Ерөөсөө бид нар ингээд хэрэг өртгөх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд, яллах ажиллагааны шатанд, шүүн таслах ажиллагааны шатанд гэмт хэргийн хохирлыг тогтоож үнэлж байгаа, хохирлын мөнгөн дүнгээр илэрхийлэх хэмжээг тодорхойлж байгаа. Тэгээд тэрийг нөхөн төлөөлж байгаа шүүхийн практикийг судалж үзлээ. Тэгээд мөн тэр үүнтэй холбоотой эрх зүйн орчин ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байна вэ гэдгийг бас судалж үзлээ. Ингээд бид нар бол үндсэндээ 3 төрлийн судалгаа хийсэн. Нэгдүгээрт бол гэмт хэргийн статистиктэй дүн шинжилгээ хийсэн байгаа. 2017, 2018 онд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэн хуулийн этгээдийн талаарх тоо бүртгэлийн буюу статистикийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн авч үзсэн. Гэхдээ бол энэ тодорхой төрлийн хэрэгүүдийг бол ингэж сонгож харьцуулж үзсэн байгаа. Мөн бол хавц тэрэг дээр бол дүн шинжилгээ хийсэн. Одоо хууль сахиулах болон шүүх эрх мэдлэн байгууллагууд
хохирлыг яаж үнэлж гин үү? Яаж тогтоож гин үү? Тэгээд одоо нөхөн төлөвлөх талаар ямар арга хэмжээ авж гин үү гэдгийг судалсан. За мөн бол одоо тухайн төрлийн хэрэгүүд дээр эрүүгийн хэрэгт очирсан хохирлтой холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдгийг бол үзсэн байна. Ингээ бид нар бол яг нэг 10 төрлийн хэрэг бол сонгосон байгаа. Энэ бол ерөөсө тавчхандаа хэлбэл Монгол улсад хамгийн түгээмэл үлдэгдэл 10 төрлийн хэрэг. Хүнийг санаатай алах, эрүүл мэндэд хүн тохирол учруулах, хүн дэвтэр хохирол учруулах, хөнгөн хохирол учруулах гэсэн. За ийм хэрэгүүд дээр нь хулгай, дээрэм, заллин, гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, за тэгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн ийм 10 төрлийн Монголд одоо нийтдээ ер нь нэг нийт гэмт хэргийн үндсэндээ нэг дунджаар нэг 80-аас доошгүй 80 17 оны байдлаар 83.9, 18 оны байдлаар 82.4% эзэлсэн. Ийм л одоо хамгийн түгээмэл гардаг гэсэн ийм хэрэгүүд дээр за хохирол нөхөн төлөвлөлтийн байдал ямар байна вэ гэдээ ингээд судалсан юм байна. Ингээд судлаа үзэхээр бол гэмт хэргийн улмаас бол иргэн хуулийн этгээдэд бол 2017 он гэхэд бол 198 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогоод тэгээд дээр хохирлоосоо бол 74.4 тэрбум буюу 37%-ийн л нөхөн төлөвлөсөн гэсэн ийм дүн гарч ирсэн. 2018 он 190 гэмт хохирлоо төгрөгийн хохирол учраад тэр хохирлоос бол мөн одоо нэг 32 тэрбум буюу нэг 16.8% нөхөн төлөвлөсөн. Бүр ингээ байдалд орцсон шинжтэй ийм л одоо судалгааны дүн бол гарсан байгаа. Тэгээ энэ статистикийг ингээд аваад гэмтрийн төрөл болгоноор нь аваад үзэхээр бол туйлын тааруухан дүр зураг бол харагдана. Буцаад нөгөө хохирол нөхөн төлөвлөлтийн статистик та нар одоо слайдаас харж байгаа бах. Хүн алах гэмт хэргийн хохирлын нөхөн төлөвлөлт гэж нэг 72, 78% та. Хулгайлах гэмт хэргийнх бол ерөөсө 30, 21% та. Хүнийг занл хийх авилгын гэмт хэргийнх бол занл хийх гэмт хэргийнх бол 10% та ч гэдэм үү. Ингээд ерөөсө хохирлын нөхөн төлөвлөлттэй бол туйлын тааруухан одоо ийм дүн бан гаргасан ийм л байгаамаа. Тэгээд одоо хэдүүлээ тодорхой төрлийн яг гэмт хэргийн одоо хохирол нөхөн төлөвлөлт ямар байгаа талаар манай дараагийн судлаач Ариун Туяагийн танилцуулгаар сонсё гэж бодож байна.